Улсын хурлын гишүүн Бэм цогтын ажлын албанаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран судалгаа гаргаж, баруун бүсийн төв зах дээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй бизнес эрхлэгчдэд эрүүл мэндийн үзлэг оншилгоо хийх төлөвлөгөө гарган ажилласан байна. Энэ ажлын хүрээнд 11-р сарын 9-10-ны өдрүүдэд баруун бүсийн төв захын бизнес эрхлэгч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн 300 гаруй иргэдийг урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг оншилгоо болоод бүх төрлийн шинжилгээнд хамруулжээ. Тэгээ өнөөдөр бас бүсийн онцлог хэмжээний төвтэй ингээд хамтраад эдний одоо ажилтныг амарч байгаа өдөр нь яг нийтийн амбалтураар үйлчлүүлж байгаа хүмүүсийн урсгалдаа нэгж давхцуулахгүйгээр өнөөдрийн үзлэгийн ажлыг зохион байгуулж байгаа. Үндсэндээ энд бол нэг 17 эмнэлгийн мэргэжилтнүүд, лаборант үзлэг онцлог хийх ийм ажлыг зохион байгуулж ажиллаж байна. За хүмүүсээ бол 2 өдөрт хувааж ингэж үзүүлж байгаа. Тэгээд одоо яг амралтын өдөр ажиллаж байгаа учраас бас энэ амралтын өдрөөр ажиллаж байгаа хүмүүсийн зохих хэмжээний цалин урамжлалын зүг асуудлыг бол Бэмцэг гишүүний зүгээс бол шийдэж ажиллаж байгаа. Бэмцэг гишүүний хамтран ажилладаг хүмүүс одоо манай баруун бус төв зах дээгүүр ялгалт 90 бүх захуудын төлөөлөн удирдах хүмүүстэй нүдэн нууршин 2 удаа уулзаж одоо бидний санал хүсэлтийг хүлээж авсан. Тэгээд тэн дээр хамгийн ихэнх санал хүсэлт нь юу байсан бэ гэхээр бизнес хүмүүсээр нэвчлэн цаг байдгүй, амралтын өдөр байдгүй, тэр болгон эрүүл мэндэд бас анхаарал яваад авах боломж их муу байдаг. Нэгдүгээр хоёрдугаарт нь болохоор одоо бас өөртөө цаг гаргаад ирэхэд нь одоо бас нэг бол цахим дууссан, нэг бол эмчийн ноочрон дууссан гэдэг их хүндрэлтэй байдаг учраас энийг болоод бизнес эмчилгээчдийн холбооноос бүр ажил болгож одоо дээш нь ингэж санал болгож явуулсан. Тэрний дагуу одоо бэмцэг гишүүний хамтран ажилладаг хүмүүс одоо урдчлан сэргийлэх үйлдэлд оруулахын ажлыг төлөвлөгөөнд оруулж бид нартэйгээ хамтарч ажилласанд бас баяртай байна. Бизнес эрхлэгчдийг дотороо мэдрэл, эмэгтэйчүүд, нүд арьс, харшил, эхо, зүрхний бичлэг, дуран сахар, умаах үзүүний хавдрын шинжилгээ, түрүү булчирхаан үзлэг шинжилгээ, бэлгийн замын шинжилгээ зэрэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг 13 нэр төрлийн үзлэг оншилгоонд хамруулсан юм. Энэ төрлийн үзлэг оншилгоонуудыг хийлгэхэд ачаалал, оочор дараалал ихтэй байдгийн улмаас нилээдгүй олон хоногоор эмнэлгээр явах шаардлага гардаг байна. Тиймээс бизнес эрхлэгчид тэр бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй байсан бөгөөд бүх нийтээр амар хамралтын өдрийг тохиолдуулан тэдний эрүүл мэндэд нь анхаарч оочор дараалалгүйгээр үзлэг оншилгоо шинжилгээнд хамруулсан талархаж байгаагаа илэрхийллээ. Урд нь олвол яг нь үзүүлж чаддаггүй. Яг ингээд цаг зав гаргаад ирэхлээр зэрэг оочор дугаар ихтэй байдаг учраас үзүүлж чаддаггүй байсан. Одоо сая энэ үйл ажиллагааны буюугаар ингээд үзүүлэхэд бол миний элэг асуудалтай гарч байна. Тэгэхээр ингээд би цаашдаа бас энэ хяналтанд ороо явна гэдэг чинь бас өвчлөлийн маань эхлэлийг ингэж илрүүлж агаад бас ач тусыг бол өгч байгаа үзлэг гэж бодож байна. Бид нар одоо бас их завгүйгээл өөрсдөө огт анхаардгүй улсууд байхгүй юу. Тэгээ ийм анхаарал тавиад бас ийм сайхан үзлэг зохион байгуулж байгаа энэ улсуудтай их баярлалаа. Маш их баяртай байна. Тэгээд одоо бүгд хамруулж бүгд ерөөсөө үзүүлж чаддгүй бүх юм үзүүлж чадж байгаад нь хамгийн гол нь энэ үзлэгээ онцлог. Тэгээд гоё энэ бид нарын төлөө одоо ингэж бүр цаг бүх юм гаргаж шүү дээ. Амралтын өдрүүдийг энүүнд ингэж бас сэтгэл зүрхээ гаргаж өгж байгаа энэ улсуудаа бас их баярлж байна. За яг хөө тэр өвж байгаа бол тэрийг нэг үзүүлчихдээ бүр ажил гаргаж хэрэг гаргаж ганц нэг ирээ заримдаа за одоо яршиг цаг боллоо гэж явчихдаг байхгүй бид нар. Ер нь тэгж явж байгаа нэг алдаа гаргаж байгаа хүн их л байгаа л да. Тэгээд тэрийг ингэж ийм сайхан болгож өгж байгаад л баярлж байна. Өнөөдөр би бүр бүх юмаа өстө нэг бүрчлэн үзүүлж байгаад л сэтгэл их баяртай. Жилийн дөрвөн улиралд амнан гадаа талбайд хуваараа хөлмөр эрхлэгчэд 7-оос 9 цаг тасралтгүй цементэн шалан дээр зогсож халуунд халж хуйданд даарч худалдаа наймаагаа эрхэлдэг. Энэ хэрээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд бөөр шээс дамжуулах замын өчлөлт өртөмтгий байдаг байна. Иймээс баруун бүсийн төв зах дээр ажил үйлчилгээ явуулж буй бизнес эрхлэгчдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан өвчлөлийг эрт илрүүлж эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлсэн цаг үе болсон үйл ажиллагаа болсон гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байсан юм а.